Сайн байцгаана уу? Сонсож байгаа үеийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмтэргийн талаарх ямар ч ачир байхгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийн мэдүүлгээс хүргэдэг сувгийг яг одоо сонсож байна. Энэ хүүх хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлуулан хүргэж байна. Манай өмнөх сувг маань тодорхой шалтгааны улмаас хаагдаад эргэж авахгүй болчихсон байгаа. Тэгэд энэ шинэ сувгтаа та бүхэн нэгдээд лайк болон subscribe дараарай гэж хэлмээр байна. Манай сувгийг дэмждэг гой урмын үг үлдээдэг та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдрийн дугаараар олон удаагийн хулгай тэрэм, заллах эд хөрөнгө устгах зэрэг нийт 9 удаагийн гэмт хэрэг үйлдэхээс гадна 2 хүний амь насанд хүрсэн хэрэгтний тухай ярихаар бэлдсэн байна. Ингээд шүүгдэгчийн биеийн байцаалт нь байхгүйсэн тул холбогдсон хэргийн талаар та бүхэнд хүргэе. 2018 оноос 2019 оны хооронд энэхүү хэрэг маань үлдэгдсэн байгаа. 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дугаар сарын 1-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн компани офисын өрөөний хаалгыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйл ажиллагаа явуулах зориулттай орон байранд нууцаар хууль бусаар нэвтэрч иргэн дээгийгийн эзэмшлийн 5.5 сая төгрөгийг хулгайлан авсан. 2018 оны 9-р сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг соёл урлагийн их сургуулийн хойд талд байрлах цахилгаан дахин дамжуулах станцаас цахилгаан кабель холбож гадар шорооны ажил хийж байх үедээ захирал цахилгааны утас авчраарай гэсэн гэж хэлэн бусдыг хуурч 90 м цахилгааны утсыг авч 895,500 төгрөгийн хохирол учруулсан. 2018 оны 9-р сарын 13-ны өдөр 08 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарантуул олон улсын худалдааны төвийн хашаан доторх агуулгаас 1,920,000 төгрөгийн барааг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан. 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцнд нэвтрэн орж алтан эмэг, манатан бөөж, гинж, мөнгөн аяга, Acer маркийн зөөврийн компьютер, үүргэвч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч бусдад 2,518,000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгой харьхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх дэлгүүрт иргэн Баярагийн эзэмшлийн Samsung S5 маркийн гар утсыг хулгайлан авч бусдад 144,000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгч Батаан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Сонгой хайрхан дүүргийн 7 дугаар хороонд цэргийн ангид задгаад оршин суух цогоог гэртээ унтаж байхад нь галдан шатааж алсан. Мөн гэрээгийн шатаан 500,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон бөгөөд шүүгдэгч Батаан 2019 оны 1-р сарын 13-нд 3 гэмт хэрэг хийсэн байгаа. Үүнийг нь та бүхэнд хүргэе. 2019 оны 1 сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах хар хорин худалдааны төвд иргэн гэрлээгийн сүхнээс түрээвч бэлэн мөнгө зэргийг хулгайлан авсан. Үүнээс болж иргэн гэрлээд 381,200 төгрөгийн хохирол учирсан. Мөн тэр өдөр хар хорин худалдааны төвийн ойролцоо байрлах хүнсний агуулгад нэвтрэн орч олон тооны хүнсний ногоо буюу 22 шуудай сонгин, 17 шуудай төмөс, 6 шуудай байцаа, 4 шуудай манжин, 9 хайрцаг царимс гих мэтийг хулгайлан 1,925,500 төгрөгийн хохирлыг бусдад учруулсан байна. Мөн шүүгдэгч Батаан арх хуусан байх үедээ 2019 оны 1-р сарын 13-наас 14-ний шилжих шөнө буюу тухайн өдрийнхөө шөнө нь Баянзүрх дүүрэгт байрны жижигрэн өрөөнд 52 настай иргэн жимгээг хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэгт тус холбогджээ. Шүүхийг хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжилэн судлуулгаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжилэн судлаад үзэхэд шүүгдэгч Батаан он царай сэрсгийгээр олон хүний амь бие болон эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулж хохирогчийг бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж 2 хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн. Мөн бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлан авч бусдад хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Одоо харин бүгдээрээ талигаач цогоо буюу гэртээ шатаж нас барсан хэргийн талаар та бүхэнд хүргэе. Талигаач цогоогийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээс бид нар золгүй явдал болсон гэж итгэж байсан. Тэгж ойлгож буйны ажлыг гүйцэд хийсэн, сүүлд нь цагдаагаас дуудаж ийм учиртай болохыг мэдсэн. Гэр болон доторх эд зүйл нь манай талигаачийн эзэмшлийн эд хөрөнгө юм. Дотор нь эд зүйлгээд байх зүйлгүй хэдэн хувцас, зуух, яндан, хоолны сав шанаг байсан. Гэрийг нь 500,000 төгрөгөөр үнэлэн шалгүй дам бүрээстэй гэр байсан. Дотор нь байсан эд зүйлсүүдийг үнэлэхгүй гэх мэдүүлгийг өгчээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаартай дүгнэлтээс харахад талигаач цогоо нь угаартаж нас барсан байв. Түүний бие дээр түлэгдлийн уул мөр илэрсэн ч амь насыг нь хөнөөсөн гол зүйл бол угаарын хий байсан байна. Цуснд 1.6 промил спирт илэрсэн нь түүнийг тухайн үедээ дунд зэргийн согтолтой байсан гэдгийг харуулж байна. Харин үхэл хүргэх архаг хууч хүчин байгаагүй гэсэн дүгнэлт гарчээ. Гамшиг судлалын хүрээлэн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтээс та бүхэнд хүргэе. Шинжилгээнд эрүүлсэн цахилгаан утсанд цахилгааны богино холболт хэд ачаалал шилжилтийн эсэргүүцэл үүсээгүй. Хэрэв богино холболт хэд ачаалал шилжилтийн эсэргүүцэл болсон тохиолдолд дамжуулагч утсанд бөмбөлөг үүснэ гэж шинжээчийн дүгнэлт гарсан байна. Энэ нь цахилгааны утсанд ямар ч богино холболт ачааллын илүүдэл эсэргүүцлийн асуудал байгаагүйг нь тогтоосон байна. Хэрэв цахилгаанаас гал авалтсан бол утсан дээр бөмбөлөг үүсэх ёстой байдаг ч ийм шинж тэмдэг илрээгүй байна. Энэ нь гэр шатахад цахилгаантай холбоотой байгаагүй гэдгийг нотолж өгчээ. Гамшиг судлалын хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 12 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтээс шинжилгээнд эрүүлсэн хөрсний дээжинд шатах, туслах материал илрүүлэх шинжилгээг чанарын болон багажид анализын аргаар тодорхойлоход шатах шингэн илрээгүй болно гэсэн дүгнэлт гарчээ. Гэр шатсан газраас авсан хөрсний дээжид бензин шатах тос шингэн илрээгүй байна. Энэ нь өөрөөр хэлбэл шатаалтыг гаднаас шатах бодис ашиглан зориудаар хийсэн гэх уул мөр байгаагүй гэсэн дүгнэлт гарсан байна. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээчийн дүгнэлтээс та бүхэнд хүргэе. Хэргийн газрын үзлэг, хэргийн газрын материал зэрэгээс үзэхэд гал гарсан шалтгаан нь ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй байна. Ил гал гэдэг нь асаасан ла, асаасан тамхи, асаасан шүдэнц, галын цог, ил задгай үнс нуурам болон бусад ил задгай галыг тооцноо гэсэн шинжээчийн дүгнэлтийг гаргажээ. Энэ нь гэр цахилгаанаас болж шатсан биш, шатах бодисч асгагдаагүй, харин цагдаагийн ерөнхий газрын шинжээчид хэргийн газарт хийсэн үцлэг дээр үндэслэн дүгнэлтэд тодорхойлсон байдаг. Гал нь ил галын нөлөөгөөр гарсан энэхүү хэргийг шүүгдэж бата хийсэн гэдгийг цагдаагийн ерөнхий газраас нотлон тогтоосон байна. Хоёр дахь хэрэг болох талигаач чимгээгийн хүзүүнд хутгалсан хэргийн талаар та бүхэнд хүргэе. Талигаачийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээс бүгдээрээ сонсцгоё. Чимгээ нь миний төрсөн ээж байгаа юм. Би доороо нэг дүүтэй. Миний ээж ааваас намайг байхад салсан. Би өөрийн дүүгийн хамт амьдарч байгаа. Миний дүү нэгдүгээр курс суралцдаг оюутан. Миний ээж аймгаас 2018 оны 10 дугаар сард ирж ажил хийж амьдарч байсан. Хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр намайг дуудаж Баянзүрх дүүрэгт байдаг байрлах газарт нь очиж уулзсан. Тэр өдөр цалин буусан юм шиг байсан. Хичээлээ сайн хийгээрэй гэд надад 40,000 төгрөг өгсөн. Түүнээс хойш уулзаагүй, он гараад нэг удаа уцаар ирсэн. Би гомдолтой байна. Миний ээжийн амь насыг хохироосон хүнд хариуцлага оногдуулно хэмээн мэдүүлэг өгчээ. Гэрчийн мэдүүлгүүдээс тухайн үед юу болсон талаарх тодорхой ойлголтыг та бүхэн авна гэж бодож байна. Ингээд гэрч итгэлийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. 2019 оны 1-р сарын 13-ны өдрийн 11 цагийн орчимд төрөө бид хоёр оршин суугчдын хайсан пледэг эндүү хоёрыг зарахаар наран туул зах руу очсон. Дээр хэд зүйлийг төрөө зарах гээд хүмүүст үзүүлж байхад би хойд талд нь зогсож байсан. Гэтэл намайг нэг залуу дуудахаар нь очтол өчигдөр арх уусан юм. Ганцаараа арх уух гэсэн чинь орохгүй байна. Надтай хантай ганц жил арх уваагаад уугаач гэхээр нь зөвшөөрсөн ба нарантуул захын зүүн урд контейнерын орчимд нутаг гэх нэртэй 0.5 литрийн архийг
хувааж уусан. Тухайн хүн өөрийгөө Бата гэж танилцуулж байсан. Бата танад очиж ганц юм уу? Хаана байдаг юм гэхээр нь би зөвшөөрч хаягаа зааж өгөөд манай эхнэрүүд байгаа гэж хэлсэн. Бата эмэгтэй хүмүүс хоос яаж очих вэ? Юм авах уу гэхэд 2 ширхэг Жокопай мөн хандгаад гэх нэртэй 0.75 литрийн архи авсан. Бид 13 цаг өнгөрч байхад ирсэн ба гэрт Сара чимгээнэр байсан. Бид 5 тухайн архийг хувааж уусан. 15 цагийн орчим энгийн хувцастай цагдаа ирээд төрөөг аваад явсан. Чимгээ одоо дарга орж ирнэ. Олуула байлаг гээд загнана гээд уурлаж байсан ба Бата бид хоёр гадагшаа гарсан. Бид хоёр гадуур явж байгаад 21 цаг өнгөрөгөөд хандгаад нэртэй 0.75 литрийн 2 шил архи авч гэрт ирсэн. Ирэхэд Сара чимгээ 2 байсан. Төрөө ирээгүй байсан. 1 шил архийг дөрүүлээ хувааж уусан ба би 22 цаг өнгөрч байхад тасарчихсан байсан. Өглөө 8 цаг орчим сэрсэн бөгөөд Сарагийн хамт шатны харалтаа доор газар унтаж байсан. Чимгээ орон дээр хувцастайгаа зүүн тишээ харсан байдалтай байхаар нь би сэрэх гээд дуудаад таттал сэрхэхгүй байсан. Чимгээгийн хамарнаас цус гарсан гэмээр харагдаж байсан. Гэтэл Сара хараад хоолойг нь зүсээ тажчихсан байна шүү дээ гэж хэлэхээр нь хартал чимгээгийн хоолойг хэрссэн амсгалахгүй байсан. Сара түргэн тусламж дуудсан ба түргэн мөн ирэхгүй байсан. Мөн цагдаад дуудлага өгсөн бөгөөд цагдаа нар ирээд араас нь түргэн тусламж ирсэн. Батаг чимгээгийн амь насыг хохироосон гэж бодож байна. Сүүлд авсан 20 шил архины 1 шилэнд байхгүй байлаа гэх мэдүүлгийг өгчээ. Гэрч орцны оршин суугчийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. 2019 оны 1-р сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 1 цагийн үед байрныхаа гаражид орох гээд гаражийн хаалга хаалттай байсан. Тэгээд жижүүрийн өрөөний хаалгыг очиод тушиж байгаад цогоор нь хартал дотроо гэрэлтэй байсан бөгөөд дотор нь жижүүрийгч орон дээрээ хүнчлөө толгоон дээгүүрээ нөмөрсөн хөлн нийл гарсан байдалтай унтаж байсан. Харин үүдний хэсэгт үл таних хэрэгтэй хаалга руу толгоогоо харуулсан байдалтай унтаж байсан ба арх уусан шинжтэй тасраад унтсан мэт байсан. Тогшиж байгаад хинч хариу өгөөгүй. Хэдэн хүн байгаа болон хэн байгааг нь харж чадаагүй. Намайг хаалгыг товшиж байхад үүдний хаалганы урд твтэж байсан хүн нь хөдөлж байсан. Бусад хүмүүс нь ямар ч хөдөлгөөнгүй байсан гэх мэдүүлгийг өгчээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1-р сарын 23-ны өдрийн 320 дугаартай дүгнэлтээс та бүхэнд хүргэе. Талигачид хүзүүний зүүн тал дах цалгиурын хан гэмтээсэн хадгагдаж түсэгдсэн шарах тогтогдлоо. Энэ шарх нь 9 см-с доошгүй урттай, 5 см орчим өргөнтэй, эр үзүүртэй зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр үсэгдэжээ. Хүзүүний шарх нь үхэлд хүргэсэн байна. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин байхгүй байна. Хүзүүний зүүн талын шарх нь залгуурыг гэмтээснээс амьсгалын замд цус орсноор амьсгал бүтэж нас баржээ. Нас барах үедээ хүчтэй цэргийн цогтолтой байсан гэх дүгнэлт гарсан байна. Шүүгдэгч Бата нь 2018 оны 3-р сарын 31-ний өдрөөс 4-р сарын 1-ний шилжих Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн офисын өрөөний хаалгыг тусгаалan бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйл ажиллагаа явуулах зорилттой орон байранд нууцаар хууль бусаар нэвтэрч ДГ-гийн эзэмшлийн 5 сая 500 мянган төгрөгийг хулгайлж авсан. Үүнийхээ дараа гадуур зугаач цэлгүүцэж явахад нь таарсан гэрчийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Гэрч идрэгийн мэдүүлгээс би одоо он сар өдрөө сайн санахгүй байна. 2018 оны 4-р сарын ихэр байх өөрийн эзэмшлийн Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байгаад тээврийн төвчоноос хүүхэн залуу 2 гар өрхөөр нь авч суулгаад Баянзүрх дүүрэгт байрлах Дүнжин гарвын замын эсрэг талд байрлах байранд очиж буулгасан. Тэгээд би буулгачаад буцаад ухраад гарах гэж байтал нэг залуу гар өргөсөн. Тэр залуу хамгаалтын албаны хувцастай байсан. Тэгээд тэр залуу таксинд явах уу гэхээр нь би явна гэж хэлсэн. Тэгээд би тэр залууг суулгасан чинь хажуу талынхаа байрны харуулд архи авч өгнө гэд очсон. Тэр нэг ахыг автомашиндаа суулгасан чинь нөгөө залуу нь архи зардаг дэлгүүр байна уу гэж надаас асуусан. Тэгэхээр би хорооллын таац гээд дэлгүүр байгаа гэж хэлэхэд за нөгөө архи зарж байгаа дэлгүүр рүү чи явъя гэж хэлсэн. Тухайн надад тэр эхэлж суусан залуу нь километрээ нойлолж явах мөнгө төгрөгөнд санаа зовлтгүй гэж хэлсэн. Тэгээд тэр таац гээд дэлгүүр дээр очисон чинь хаалттай архи зарахгүй байсан. Тэгэхээр нь 57 дугаар сургуулийн тэнд нэг дэлгүүр байгаа гэж хэлсэн чинь
Тийшээ явъя гэж хэлсэн. Тэгээд 57 дугаар сургууль дээр очисон чинь архицаарч байсан. Тэгээд тэндээс архи аваад гарах гэтэл нөгөө их л суусан залуу нь хоол идэ гэж хэлэхээр нь би хоол идэхгүй. Та хоёр ид. Би хүлээгээд сууж бай гэж хэлсэн чинь зүгээрээ санаа зовлтгүй цуг ороод хоол ид. Би мөнгө төгрөгийн даана гэж хэлсэн. Тэгээд хоолунд идчихээд тэндээсээ гараад нөгөө манаач ахыг буцаагаад байран дээр нь буулгаад архиа уугаад унтаарай. Намайг аргалаарай. Би ээл солигдохоос өмнө хүрээд ирнэ гэж хэлээд надтай цуг явсан. Тэгээд намайг одоо хоёулаа цаашаа явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо хаашаа явах юм гэхэд зүгээрээ одоо хоёулаа хүүхэнд нь би мөнгө төгрөгийн даана. Би сая чамтай уулзахаасаа өмнө автомашинаар зарчгаад ирсэн. Надад мөнгө төгрөг байгаа санаа зовлтгүй гэж хэлсэн. Тэгэхээр би за гэд бид хоёр Улаанбаатар зочид буудлын урд тал руу явсан чинь бие үнэлэгч байхгүй байсан. Тэгээд хөдөө аж ахуй дээр очиод нэг настай хүнтэй холбогдоод 2 хүүхэн авсан. Тухайн үед цаг шөнийн 3-4 болж байсан байх. Тэгээд би автомашинтайгаа явж байх үед тэр залуу танилцъя хөгшөнгээд надад өөрийгөө Баги гэж хэлж байсан. Тэгээд тэр Багиг нөгөө 2 хүүхэнтэй цуг хөдөө аж ахуйн тэнд нэг зочид буудалд буулгачаад Багид би нэг хүнтэй уцаар ярьж уулзчаад ирээгээд гараад явсан. Тэгээд би офицер дээр очиж нэг эмэгтэйтэй уулзсан. Би тэр эмэгтэйг бол сайн мэдэхгүй. Таксинд явж байх үедээ танилцсан. Би одоо хаана юу хийдэг талаар бол мэдэхгүй. Би тэр эмэгтэйтэй тэгж нэг уулзнаас хойш нэг ч удаа уулзаагүй. Надад одоо гар утасны дугаар нь ч байхгүй. Тэгээд би тэр эмэгтэй дээр очиж 30 минут уулзаад буцаад Баги дээр ирсэн. Тэгэхэд Баги нөгөө 2 хүүхэнтэйгээ пив уугаад сууж байсан. Тэгэхэд би ороод жаахан юмэр сууж байгаад Баги нэг хүүхэнтэй нь оронд ороод бэлгийн харьцаанд ороод удалгүй босч ирээд сууж юм ярьж байгаад өглөө гэгээ оронгууд нь нөгөө офицерт уулзсан охин маань над руу мессеж бичээд ирж аваад гэрт хүргээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би очиж авахад нөгөө охин найзтайгаа гарч ирсэн. Тэгээд би тэр хоёрыг аваад Баги дээр буцаж ирээд одоо ажилдаа явах цалчин боллоо гэд буудлаас аваад ажлынхан гадаа хүргэж өгөхөд шууд буугаад гүйсэн. Тэгэхээр нь би Багийг таксиныхаа мөнгийг өгөөч гэхэд хурж ирээд авчих гэхээр нь би араас нь очиод халааснасаа надад 100 мянган төгрөг гаргаж өгсөн. Тэгэхээр нь би таксиныхаа мөнгийг аваад салаад явсан. Тэгээд би нөгөө 2 охиныг гэрт нь буулгаж өгөхөөр сансарт очиод буулгасан. Тухайн үед тэр охин сансрын тойргийн урд талын тэнд нэг байрны гадаа буусан. Тэгээд би тэндээсээ шууд гэрлүүгээ харихаар явсан. Тэгээд гэртээ очиод би Баги руу утас руу залгаад гэртээ арьснаа гэж асуухад миний өөдөөс хар хорин зах дээр хувцас сунар аваад явж байна гэж хэлсэн. Тэгээд намайг хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би очиж авахаар өөрийн автомашинтайгаа яваад очих үед цүнх дүүрэн хувцас авчихсан iPhone 6 маркийн гар утас худалдаж аваад барьчихсан байсан. Тэгээд би гэр рүүгээ харих юм уу гэсэн чинь Баги одоо хоёлаа хоол идээгээд хорооллын олон үндэсний зоогийн газар ороод хоол идээд гарсан. Тэгээд Баги намайг Nokia гар утас барьчихсан явж байсан чинь би одоо чиний гар утсыг сольж өгнө гэд надад 330 мянган төгрөгөөр iPhone 6 маркийн гар утас авч өгсөн. Тэгээд Баги намайг одоо хоёлаа гадуур жаах явъя. Арх пив ууя гэж хэлсэн. Тэгээд Баги бит хоёр хороолын тэнд нэг буудалд орсон. Тухайн үед Баги бит хоёр буудал руу орох үедээ 3-4 ширхэг том 2.5 литрийн пив аваад орсон. Тэгээд тэр зочид буудалд Баги бараг пив уухгүй байсан. Харин би тэр пивийг ганцаараа шахуу уусан. Тэгээд орой 20 цагийн үед байх. Буудлаас гараад сансрын караокед орж 2 цаг орчим дуулаад тэндээсээ гараад хажуу талынх нь бар руу ороод 1 цаг болоод гараад тэндээсээ шууд зочид буудалдаа Баги бит хоёр ирээд унтсан. Тэгээд би өглөөс хэрэг үед ганцаараа байсан. Харин Баги гараад явчихсан байсан. Би Багиг хизээ гарч явсан талаар бол мэдээгүй. Тэгээд би тэрнээс хойш бол Багитай уулзаагүй. Би өөр зүйл мэдэхгүй. Би тэрнээс хойш Багигийн гар утас руу залгаагүй гэх мэдүүлгийг өгчээ. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4-р сарын 4-ний өдрийн дүгнэлтээр Батагийн хорооныхын тухайн газарт илэрсэн нь түүний хууль бусаар нэвтэрч өөрт ашигтай байдал үүсгэн бусдын эд хөрөнгийг авч гэмт хэрэг үйлдсэн болохыг нь нотолжээ. Шүүгдэгч Батаа нь 2018-аас 2019 оны хугацаанд дараах гэмт хэрэгүүдийг үйлдсэн нь мөрдөн байцаалтын материал, гэрчийн мэдүүлэг, шинжээжийн дүгнэлтээр батлагджээ. Үүнд хүү амны хэрэг үйлдсэн. Он царгас хэрсгээгээр урьдчилсан бэлтгэсэн арга хэрэгсэл ашиглаж 2 хүний амийг санаатайгаар хөнөөсөн, хохирогчийг өөрийгөө хамгаалах боломжгүй байдлыг ашиглаж хутгалж, галдан шатааж амь насыг нь бүрлэгсэн. Мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэлгүйгээр нууцаар хулгайлсан. Амуу тайрай, хүнсний ногоо хадгалдаг агуулга, байгуулгын байр, хувийн орон сууцад хууль бусаар нэвтэрсэн.
Мөн хаалга цонх хамгаалтын хэрэгслийг нэвтэн орж зэвсгийн шинэтэй зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг илээр авч явсан. Мөн хүмүүсийг хуурч мэхлэн эд хөрөнгө авсан үйлдэл нь заллах гэмт хэрэгт тооцогдох нөхцөлтэй байсан бөгөөд мөн бусдын эд хөрөнгийг галдан шатааж санаатаагаар устгасан хэргүүд нь нотлогджээ. Ийхүү шүүгдэж Батаа нь 2 хүний амийг онц харгас аргаар хөнөөсөн. Хулгай дээрэм заллах эд хөрөнгө устгах зэргээр нийтдээ 9 удаагийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулиар нотлогдсон байна. Шүүхээс шүүгдэгч Батаад бүх насаар нь хорих ялыг оногдуулжээ. Гэмт хэрэгүүдийн улмаас учруулсан нийт хохирлыг 10 гаруй иргэнд нүхэнд төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Нийтдээ 14 сая төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар болжээ. Мөн түүнд оногдуулсан бүх насаар хорих ялыг хаалттай хорих ангид илүүлэхээр шийдвэрлэжээ. Өнөөдрийн дугаар үнэхээр санаанд батамгүй хэргийн талаар сэрэмжлүүлэг болгох үүднээс та бүхэнд хүргэлээ. Энэ бол зүгээр нэг гэмт хэрэг биш. Энэ бол нийгэмд ил талд оршин байгаа аюулын дохио муу юм. Энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Та суугаад байгаагүй байгаа бол суугаад агаад хажууд нь байх хонхыг идэвхжүүлээрэй. Хонхоо идэвхжүүлснээр та дараагийн дугаарыг цаг алдалгүй хүлээн авах болно. Баярлалаа, баяртай.